За яг энэ нөгөө маш том бас нэг зорилго ардны яваад байгаа л да. Нөгөө манайх чинь нэг талдаа ажилгүйдэлтэй, нөгөө талдаа ажиллах хүчний дутагдaltaй болцсон юм сонин орон байгаа юм билээ шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө ажиллах хүчнийх нь хэдэн хувийн төрд байгаад идэг. Тэгээд тэр төр дээр дорвитой цомогтгол 9 биш бараг 20-30 хүртэлх хувийн цомогтгол байдаг юм уу, давхардлага арилгаж байж сая тэр хүмүүс чинь нөгөө бусад дутагдаад байгаа салбар руу очих. Ингэж нөгөө хөдөлмөрийн зах зээл чинь баланстай болох гэдэг маш том юм бас нэг реформын шинжтэй уг нь ажил хийгдэх ёстой байгаад байгаа. Тэгэхээр одоо бол ер нь чилээсэн 3 жил байна. Тэгэхээр та уг нь доктортой ажиллая гэсэн бол дорвитой шинжилгээр ажиллаа эхэлсэн бол энэ олон нийтийн таашаалыг ч гэсэн хүртгэхээс гадна асуудал чинь тулгамдаад байгаа энэ бүх асуудал чинь нэг зөв голдрол руугаа уг нь ороод тэгээд цаашаа зөв платформ дээр юмнууд чинь явах байсан л гэж би уг нь хараад байгаа юм л да. Тэгээс магадгүй эн чинь яг ингээд олон нийт бол ер нь юу өөрчлөгдсөн ингээд байгаа байхгүй юу? За шатрал сайд учрал хариулъя. За ер нь шинжилгээ ухаан дээр суурилсан хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлт, мониторинг гэсэн энэ цикл дээр л ирэх ёстой. Ер нь энэ хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын хуульч гэсэн ийм л зорилготой. Тийм учраас эдийн засгийн хөгжлийн яам бол нөгөө эх оны төсвийн төсөөллийг ч гэсэн үүн дээр суурилж боловсруулдаг, төсөө үрээгээ ч гэсэн боловсруулдаг. Тэр мега төслүүд дээр гэхэд эдийн засгийн хөгжлийн яамнаас бол бид одоо мега төслүүдийг макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, санхүүжилт хийх үүсвэргээд 4 чиглэлээр үнэлээд одоо 14 мега төслийг бид та бүхэн танилцуулна. Жишээ нь 4 төсөл одоо эхэлсэн байгаа. Санхүүжилт тодорхойгүй 5 төсөл бол одоо байгаа. Тэгээ дээрэс нь төр хувьчны түншлэлээр хэрэгжүүлж болох зарим төслүүд гээд ингээд бид нар яг энэ 4 чиглэлийн үнэлгээгээр үнэлээд зарим нь хойшлуулах арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн ажлуудаа үргэлжлүүлэх гэсэн ийм төлөвлөлтөө бол та бүхэнд бас танилцуулна гэж.